Эхний ярих вебтун бол багшаа хэрвээ танд зүгээр гэвэл тухлан сууж таалан сойрхон уу? Хүй тэнд хүн амтан байна уу гэх сургуулийн манаачих. Харин энд нуугдаж байгаа багш сурагч хоёроор вебтун маань эхлэв. Тэд хин сандарч бие биенээсээ ичингүй ирсэн байдалтай. Үзэгдэл солигдно. Үндэсний урлагийн ахлах сургуулийг балетын шилдэг сурагч болж төгссөн Нью-Йоркийн бүжгийн үзэлт өндөртэй нэвтрүүлгийн хамгийн их үзэгчдийн санал авсан орчин үеийн балетыг дэглэсэн Солонгосын урлагийн тайзнаа од шиг гарч ирсэн залуухан дэглээч Кан Соин. Түүний хамтрагчид тун удахгүй болох хайрын түүхүүд сэдвтээ маш том үзүүлбэр концертийнхаа хэвлэлийн баг хурлыг хийж байна. Соин дэлхийн шилдэг шагналын ирмэг дээр иржигсэн гэхэд хэлсдэхгүй. Соин өмнө нь тэмцэл, хувьсэл, дайн гэх мэт сэдвүүдээр л дэглэлт хийдэг байсан. Хизээч хайрын түүхээр дэглэлт хийж байгаагүй. Учир нь тэр хизээч хүнийг хайрлаж, дурлаж үзээгүй нэгэн. Тиймээс энэ удаагийн тоглолтод дотроо маш их санаа зовж байгаа. Тэр бол ганц бие. Соин оюутан байхаасаа маш их мөнгөний асуудалтай байсан ч хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, ер нь багаасаа хүнд амьдралыг туулсан. Тиймээс энэ олон зүйлийн хажуугаар түүний хувьд үерхэл бол тансаг зүйл мэт түүнээс хол санагддаг байсан. Гэхдээ тэр энэ удаагийн сэдвээ өөрөө сонгоогүй. Соин татаархдаг байсан Минхийн энэ бүхнийг нь мэддэг учраас Дэлхийн балетын холбооны гүйцэтгэх гишүүн аавыгаа ятгаж түүний мэдхгүй сэдвээр дэглэлт үзүүлбэр хэлэхээр болцсон. Тэгэд хор хутгачаад Соин найздаа амжилт хүсье. Аавда тэр сэдвийг хийхийг ятгахснаа хүртэл өвөөсгсөн ч Соин зүгээрээ Минхээ би заавал амжилттай болгоно гэд хэлэхэд Минхээ ер нь бол балет язгууртнуудын урлаг чам шиг ядуу хүний байх газар биш гэлжтэй. Соин үүнийг нь сонсоод балетын байрлал буюу нэг хөл дээрээ ихц зогсоод нөгөө хөлөө дээш өргөх хөдөлгөөн хийж би өдөр бүр 10 цаг жингээ хөл дээрээ төвлөрүүлж тисдэг. Миний бүтээсэн дэглэлт бүр хөлний хумсаа алдсан өвдөлтөөс минь гарсан Минхээ би чамд заавал харуулах болно. Хараад сүрдэх хэрэгтэйгээд юу ч болоогүй мэт орхиод явна. Минхээ ол нэлээд стресссэн, уур нь хүрсэн байдалтай. Тун удахгүй болох хайрын түүхүүд сэдвт балетын дэглэлтэд бэлдэж сурагчдаа заан зааварлаа. Гэхдээ анхны хайрын тухай сэдвтэж дэглэлт нь арай л биш болоод байдаг л да. Анхны хайр ийм өвхлийн аюултай гэж юу гэдэг шиг л бараг дайн шиг л дэглэлт. Дэглэлт нь болохгүй байгаа юм чин хувцас ядаж зурж үзэхэд яг л циркийн үзүүлбэрийн хувцас шиг нэг л болж өгдөгвэ. Уг нь бол хайрын тухай кино, манга, вебтун, аниме үздэгч өөрийнхөө сэтгэл зүрхээрээ мэдрээгүй болохоор ийм хүлдүү байгаа болов өөрийгөө ч гайхсаар. Тэр хүнд дурлаад зүрх яаж тийм хүчтэй догтлдгийг ч мэдгүй. Тэр гихтээ энэ удаад бүтлгүүтвэл дэлхийн шилдэг дэглээчийн шагналаа алдах магадлалтай. Энэ бүхнийг бодоод өрөөндөө сууж байхад тэдний сурагч орж ирээд багшаа миний үзүүлбэрийг хараад өгөөч гэд харахад яасан гэж. Тэр бүр үнэхээр өөртөө итгэхгүй залуугийн гарын хөдөлгөөн, биеийн хилэмж, уян налархай хөдөлгөөн, хувцлалт яг л төгс байхаар бүтээгдсэн мэт. Тэр залуугаас Соин нүдэж салгаж чадахгүй. Гоцгойд хувц өмсөөгөөж үнэхээр тэр л энэ л хувцсыг өмсгөд зориулагдсан юм шиг хувцсны намралт нь хүртэл хосуудын тэврэлт шиг. Үзүүлбэр дуусаж түүний хувцлалт болон нэрийг нь асуухад Шин Жэхви гэд ер нь л угаасаа харж байгаачлан кул залуу байдаг. Соин олон сурагчтай ажилдаг учраас түүнийг олж анзаараагүй дэ уучлалтгүйгээд хувцсны санаа өгсөнд нь талархал илэрхийлнэ. Жэхви хариуд нь ашхүүдээ би бүр танд таалагдахгүй ах гэж санаа зовж илаа гэд гараад явхад Соин түүнээс хоромж нүдээ салгаж чадсангүй тэр дурлсан гэж юу? Өдөр өнгөрсөөр өдөр бүрийн бэлтгэл дээр Соин Жэхвигээс харцаа салгаж чадхаа байжээ. Яагаад Жэхвиг хараад байгаагаа ч өөрөө мэдэхгүй нэг л мэдхэд галзуу юм шиг л Жэхвиг ширтчихсэн. Ундаа ууж байгаа нь хүртэл хөөрхөн. Соин түүнийг бодохгүй байхыг хичээсээр өөрийгөө зэмлэж байгаач сэтгэлээ захирч чадахгүй. Өөртөө Соин байл Жэхвиг битгий бод толгооноосоо гаргаж хай гэсэн ч бодогцоор. Бүр нэрийг нь Шин Жэхви гэсэн чинь ич хичиг хажууд нь яасан багшаа гэд гараад ирлээ. Жэхви энэ хаваар агаар амьсгалж агаад Соинтай таарчээ. Тэгээд л өөртөө авч явдаг сахиусаа харуулад бүр баг байхасаа балетээр хичээлэж эхэлсэн, ээж нь түүний хүсэл мөрөөдлийг нь дэмжсэн, өөрийнхөө хамгийн хайртай тэжээдэг байсан шувуу нь түүнийг бүр тэмцээн дээр нь дагаж ирдэг байсан,
дурсамж яг л Диснейн гүн шиг харагдаж байсан гэд найзууд нь хүртэл хэлдэг байсан. Коллежид байх үедээ анхны дэглэсэн бүжгийн тэмцээний өдрийн дурсамжтай зургнуудаа үзүүлээд яад ч юм Жэхвид бүх зүйлээ яриад байлаа. Жэхви Сойныг харж байснаа. Багшаа, би танаас балет гэх хайрыг мэдэрлээ. Бас таныг балетгүй амьдрч чадахгүй гэдгийг ч би удаан хугацааны турш харсан, мэднэ гэлээ. Удаан хугацаанд гих үгийг сонсоод Сойн нилийн гайхна. Гинэтэл Жэхви, багшаа би танд энд хамт бүжиглэх санал тавьж байна гэд ийм хөөрхөн залуу санал тавьж байхад зөвшөөрөлгүй дээ. Ингээд л гар гараа барилцаад Жизел, хунт нуур юу ч байсан хамаагүй л бүжиглэнэ. Та хайртай үний бодоод л бүжиглээрэй гэсэн ч яг үнэндээ багш нь ичж ийна. Хүнд дурлж хайрлаж үзээгүй л дээ. Тим зүйлийг мэдэхгүй гэхэд багшаа зүгээрээ. Тийм бол та зүгээр л намайг дагаад бүжиглэхэд болно гэдэл налаад л биеийг нь хараад л танилцаад удаагүй хэрнэ маш амгалан мэдрэмжийг мэдэрч хамтдаа л бүхнийг мэдэрч балетаар би биендээ мэдрэмжээ илэрхийлж байгаа мэт. Сойн түүний нүд рүү харах бүрт зүрх нь яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг цохилсоор тэр энэ мөрөөдлийн гимээр цаг хугацааг хизээж битгий дуусаасаа гэж хүснэ. Сойн бүжиглэж байхдаа Жэхвигийн анхны хайрын талаар асуугаад одоо хүртэл тэр хүндээ сайн хിവэрээ юу гэхэд Жэхви үнэндээ тэр гэдэл яг хариулах гэсэн чинь манаач ах гарч ирээд саяхан л хүн байсан да, хүн байхгүй байсан байх та гэдэл сайхан амьдралын садаа гэж. Манай хоёр нуугдаад Жэхви Сойны амыг гараараа дарцсан, уруулд нь хуруугаараа хурч чимээгүй агаарай, бид одоо баригдвал асуудалд орно гэхэд би чамаар яг ингээд одоо тэрүүлээд л байхыг хүсэж гин гэж хэлэхэд Жэхви шууд л үнсчдэг. Сойн өөр илүү давсан юм бодоод өөрөөсөө нилээн ичээд зүрх нь хит их цохлоод дэлбэрэх гээд байсан болохоор битгий дуусаасаа гэж ботсон цаг хугацаагаа дуусгалаа. Энэ өдрөөс хойш 2 сар өнгөрсөн байна. Жэхвиг маш их санаж байгаач сэтгэлээ илчилчих юм бол улам холдох ах гээд айсаар Сойн Жэхвид дурлжээ. Нэг орой өрөөний гэрэл унтраалтай ахыг хараад тэр Жэхвитэй яриа өсөх гэтэл тэр өөртөө итгэмээргүй зүйл олж харсан. Гэхдээ яг юу гэдг нь энэ хэсэгт гарахгүй за. Хөсөн үлээсэн хайрын төвхүүд сэдвт тэмцээн эхэллээ. Михи аавтайгаа Сойныг яаж доошоо орохыг харахаар ирсэн байна. Тайзаач засаагүй байгааг нь хараад жоохон гайхна. Харин тэмцээнд оролцох бүжигчид бүгд анх Жэхвигийн Сойн төгсөн санаагаар энгийн хувцасласан байна. Михи ол ашгүүдээ Сойн чи бол үрд ганц бий гэдгээ яаж өрөвдөлтөй харуулахыг чинь хүлээж тисэхгүй нэ гэж бодон инэв хэлв. Тоглолт эхэллээ, гэрэл унтарлаа, бүгд гайхаж алмаарсаар. Яг л тэд сансарт байгаа мэт хөвж байгаагаар дүрсэлсэн тайз. Бүжигчид үзүүлбэрээ үзүүлсээр тайз бүжигчдийн үйл хөдлөл илэрхийлэл гээд бүх зүйл төгс. Михэ ёо, ёстой дургу хурчлээ. Хитрхи. Бүр бүх зүйл нь дэндүү төгс байна. Үзэгчид үзүүлбэрт сэтгэл ханамж өндөртэй алга ташсаар, магтсаар үнэхээр гайхалтай үзүүлбэр боллоо. Сойн тайзан дээр гарч ирээд та бүхэнд таалагдсан уу? Та анхны хайранд гүн умбсан үеэ эргэн санаж чадсан уу? Бяцхан үзүүлбэр минь танд онцгой нэгнийг сануулсан гэдэгт найдаж байна. Үзүүлбэрт минь маш их туслалцаа үзүүлсэн миний онгод болж өгсөн бүжигчин Жэхвид тусгайлан баярлалаа гэж хэллээ. Михегийн аав нь уцаараа Сойны үзүүлбэр цахимаар олон үзэлд авч эрэг сэтгэлдлүүдээр булуулж мөн саяын үзүүлбэр дээр Европын сэтгүүлчид нууцаар ирсэн байжээ. Энэ бол том амжилт. Бүр үзүүлбэрийг нь магтсан өгүүллүүд Франц, Америк, Орос гэх мэт томоохон улсуудад гарсан байна. Михе сонсоод татаархлан төрж байхад Сойн ирээд зүгээр штэ Михе, чи ч бас чадна. Гэхдээ энэ амьдралтаа лав биш гэд яваад өгнө. Хүүхдүүд ирээд багштаа баяр хүргээд гэхдээ Жэхви гэж хин бэ багшаа гэд огт танихгүй байдаг. Сойн юу гэж байгаа юм бэ? Та нар хамт бүжгийн бэлтгэл хийдэг байсан биз дээ гэсэн чи. Гүй багшаа, тийм хүн огт танихгүй штэ. Харж байгаагүй штэ гэдэг. Энэ үед Сойн бүх зүйл буруу байгааг мэдэж Жэхви чи яг хин бэ? Бодоод ахны бэлтгэл дээр хизээч өөр хүмүүстэй ярьж байгаагүй. Ер нь л дандаа ганцаараа байдаг байсан. Бас тэр өдөр түүнийг харахад далавчтай байсан. Бүр нуруунда яг л шувуу шиг тэнгэрийн элч шиг хос далавчтай байсан. Жэхви чи яг юу юм бэ гэж
Сойн бодолтой дарагцаар. Гэхдээ тэр далавчтай залуу хаалгаар гарч явахыг хараад араас нь олон хүний дунд ороод нэрээр нь дуудахад "Багшаа, та миний анхны хайрын талаар сонирхож байсан байхаа. Тэр хүн бол..." Ингээд Сойны бага нас гарна. Сойн үхэх гэж байсан шувууг зүгээр орхиж чадалгүй шувуунд тусламж үзүүлж, дахин амьдруулж, үн цэнэгүй амьны төлөө өрөвдөлтөй амьтанд дулаан сэтгэл гаргасан Сойн шувуутайгаа яг л найзтайгаа ярьж байгаа мэт бүх зүйлээ хуваалцаж ярьдаг байсан. Энэ зургаа хүртэл угаалгасан байгааг өмнөх чаптер дээр харсан байх. Энэ бүхнийг хэлжээд Жеффи үрд Сойноос алга болдог. Сойн дахиад л ганцаараа. Гэхдээ тэр өдрийн дараа Сойн Жеффитэй дараа заавал уулзна гэж итгэсэн ч он жилүүд улиран оцоор тэд уулзаагүй. Ямар ч болцооны санал уулзалтыг хүлээн зөвшөөрдгөө авдгүй байлаа. Тэр Жеффиг л хүлээж байгаа. Гэтэл "Багшаа, та юу н яагаад Жеффитэй жинхнээсээ уулзаж болохгүй гэж гисэн хоолойг сонсоод харахад Жеффи түүний өмнө зогсож байсан юм. Хажууханд найсан хүмүүс "Хүүшээ, тэр модель юм уу? Ямар хөөрхөн юм бэ? Тэр Сойн багштай дотны юм шиг байна." Жеффи "Уулзаагүй утсан байна шүү. Би далавчнаасаа салах гээд цаг авчлаа." Сойн "Гэхдээ тэр далавчнууд юу байсан бэ? Яагаад гин талга олж байгаа юм бэ? Чамайг ямар удаан ямар их хайсныг мэдхүү." Жеффи "Намайг уучлаарай агшаа. Би бүрэн хүн болох хүртлээр юу ч хийж чадахгүй байсан. Надад чамд хэлхийг хүссэн маш их зүйл байна гэд Сойны зөөлөн хацрыг гараараа илбэв. Эцэст нь Жеффиг шувуу байсан амьтан өөрийг нь хайрлах нэгнийг олж түүнийхээ төлөө хүн болон шагнагдаж дурлсан анхны хайртайгаа энэ амьдралыг туулахаар болжээ. Энэ хүртэл үзэж сонссон та нартай баярлалаа. Хин нэгэнд тусламж хэрэгтэй болсон бол тусалж байгаарэ. Хайр дурлалч нь байхыг үгүйсэхгүй юм байна шүү. Дараагийн контентоор уулзтлаа. Түр чаав.